Сайхан уу? За өнөөдөр би хотын төвөөс ердөө 14 км-ийн зайд эрүүл агаарт байдаг хотхон Sky Resort-оос бол 2.5 км-ийн зайд байрлах Чулууд Sky Villa хотхон дээр ирээд байна. Миний энэ байгаа хаус бол 310 м квадраттай юм 3 давхар single house байгаа. За айл гэрийн хамгийн их цаг хугацаа гэр бүлээрээ амьд харилцаатай өнгөрүүлдэг өрөө бол одоо зочны өрөө байдаг. Тэгээд энэ зочны өрөө бол хотхны хувьд бол хамгийн надад таалагдчихсан зүйл нь бол хоёр талдаа одоо маш том цэлгэр цонхтой. Манайхан ер нь монголчууд нар хэр тусдаг вэ гэд байран дээр аягүйх одоо цонх нар тус байдлыг бас ач холбогдол өгдөг штэ тий. Тэр нь бол энэ хотхон дээр ялангуяа энэ гэр бүлээрээ халуун уур амьсгалтай ингээд сууж хахад хоёр талаас нарны туяа тусдаг. Одоо нарны энергиэр гэр ор маш гоё цэвэршиж халуун дулаан байдаг. Энэ орчныг бүрдүүлсэн ийм зочны өрөө байна. Энэ хавийн орчны агаар бол тэс өөр эд юм байна. Дээрэс нь энэ Чулууд Sky Villa хотхон маань өөрөө IQ Air гэд одоо яг вебсайтаар нь ороод харахаар өдөр тутмынхаа агаарын чанарыг шалгацдаг ийм сайттай байна. Тэгээ өнөөдөр жишээлбэл 37 зааж байгаа юм байна энэ хавийн орчин. Үнэхээр яг хоттой юм ойрхон гэхэд маш өөр одоо агаар утаа бага байд юм байна. За дийлэх хаусууд дээр ерөн сүүлийн үеийн хаусууд галтгоо зочны өрөө нь хамттай байдаг болсон. Харин энэ хаусын хувьд бол галтгоон тусдаа. Тэгээ дээрэс нь ингээд ийм том цэлгэр цонхтой. Яг галтгоо том өрөө хамт байхад одоо хоол хийх за янз бүрийн Монгол хоолнууд бол ялангуяа маш хүнэр утаан ойнаар гаргадаг. Тэгээд энэ үед бол зочны өрөөгнөөсөө тусдаа галтгоотой байх нь бол маш зөв шийдэл байдаг. Тэгээ ийшээгээ бас мэдээж одоо хооллох хэсэгтэй тий. Хооллох хэсэг маань гэр бүлээрээ суугаад хоол ундаа идээд халуун дулаан яриа өрнүүлээд бас л ийм нарны энергиэр гэр орон маш гоё дулаахан халуун дулаан уур амьсгал орсон ийм нэг хэсэг. Гэхдээ ерөөсөө илүү дутуу ийм зай талбай байхгүй маш эмх цэгцтэй энэ хаусанд амьдарч болох энэ орчныг бүрдүүлсэн зохион байгуулалт нь амар эмх цэгцтэй санагдаж байна да. За тэгээд хаусуудын ерөн давуу тал бол эдэлбэр газартай байдаг штэ. Тэгээд энэ хаусын хувьд бол маш том гаднаа талбайтай. Дээрээс нь ингээ уул устайгаа ойрхон учраас гэрээсээ гараад ерөөсөө байгальтай ингээ холбогдчихдаг тий. Энэ нь бол бүр хамгийн энэ хаусын одоо үнцэн байгаа хаа гэж бодож байна. За энэ өрөө болохоор нэг давхартай галтгоотойгоо яг залгаа. Одоо энд бол өндөр настай одоо дээшээ шатаар өсөх боломжгүй ээж автаа амьдардаг тохиолдол ч юм уу. Эсвэл одоо хүүхд тасрагч тий одоо нэг давхартай яг ингээд зочны өрөө маягаар ч ашиглаж болохоор. Гэхдээ энэ өрөө маань бас жижиг гэлтгүй хоёр талтай мөн харуцтай, цонхтой маш гоё цэлгэр ийм хөөрхөн өрөөг бас энэ жижиг талбай шийдэж өгсөн байна. За шатны хэсэг бол бас энэ нэг давхраас ингээ хоёр давхар хүртэл маш өндөр цэлгэр цонхтой мөн л нөгөө агаарын солилцоо нарны энерги маш гоё ордог. Хүүхдээс айгаад идэв шатыг бодохоор би яг нэг л эвгүй байдаг. Энэ шатны хувьд бол маш гоё эвтэйхэн юм жижигхэн аюулгүй юм санагдаж байна. Дээрэс нь энэ хэсэг бол айл өрх болгон одоо яг энэ хан дээр бол арт деко өөрийнхөө бяцхан урлагийн хэсгийг ингээд үүсгэж болохоор юм хааныг шийдэж өгсөн байна. Энэ хэсэг бол одоо яг энэ хаусын амралтын хэсэг гэх юм уу да яг ийм шатныхаа эсрэг талд нь байж байгаа унтлахны өрөөнүүдийнхаа голд нь хүүхдүүдийнхээ унтлахны өрөөний голд. Тэгээ энд ингээд одоо хүүхдүүдэд унтуулчаад нэг кофе уугаад суудаг ч юм уу те цай уугаад сууд юм уу эсвэл ингээд цонх нь бас ийм цэлгэр болохоор хот харагддаг юм байна. Тэгээ энэ ч ном уншаад миний хувьд бол ингээд ном уншаад хотоо хараад ингээд нэг гэр дотроо нэг гоё тайван уур амьсгалтай байж болох. Үнэхээр яг амралтын хэсэг гэж хэлэх юм да тийм гоё хэсэг байна. Тэгэд энэ нь болохоор яг одоо шатныхаа яг юм харалтай учраас ингээд давчуу байдлыг ерөөсө харуулахгүй түрүүн би нөгөө ярьжсэн шиг энэ хаус бол аяг маш ингээ үзэг булан бүрэн ингээ зөв зохион байгуулалттай эмх цэгцтэй амьдарч болохоор хаус байгаад байгаа байхгүй тийм яг л тэр утгаараа яг энэ хэсгийг маш гоё зөв шийдэж өгсөн хаус өөрөө айгу цэлгэр том харагддсан юм байна.
За хүүхдийн өрөөнд ирсэн байна. Хүүхдийн өрөөний хувьд бол би энэ цонхыг онцлмоор санагдлаа. Цонхны хувьд бол хаусууд ерөөсөө дулаан алдагдлыг одоо хэрхэн шийдэж гин гэдэг нь цонхон дээр маш одоо ажиглагддаг. Тэгэхээр энэ цонхны хувьд бол одоо Маки үйлдвэрлэсэн Герман 3 давхар шилэн цонх байгаа. Тэгээ дотроосоо дулаан алдалтыг одоо багасгасан. Мөн гаднаасаа наадмын хит ягаан туяаг катлж өгдөг. Одоо энэ нь бол маш давуу талтай санагдаж байна. Миний хувьд бол манай Монгол орны хувьд энэ нарны туяа, хитягаан туяа бол маш ойр байдаг юм бас энэ тал газар байдаг учраас энэ бол энэ хаусыг бас нэлээд онцлог зүйл гэж бодож байна. Хүүхдүүдэд бас ийм тусдаа хичээл хийх өрөө шийдэж өгсөн юм байлээ. Энэ өрөө болохоор түрүүний хүүхдийн өрөөг бодоход хамаагүй том юм байна. Тэгээд одоо арай том насны хүүхд, өсвөр насны хүүхдийн өрөө хийдэг ч юм уу тий. Тэгээд ийшээгаа ингээд жижигхэн юм одоо компьютер энтрээ тавиад суучих ч гэдэг юм уу, хичээлээ хийх эсвэл жижигхэн номын тавиурын дээр хийгээд тавьчихаар хуцсны өрөөч хийж болохоор жижигхэн тийм булантай бас тэндээ гэрэл гээтэй цонхтой бас гоё өрөө байна. За мастер унтахны өрөө бүр хэд том биш, жижиг биш тэгсэн ирнэ. Ингээ хоёр талтай ийм цонхтой ийм унтлахны өрөө би бүр анх удаа харж байна. Айгуу гоё юм байна. Ишээгаа уул ус харагдаад, ийшээгаа хот харагддаг. Тэгээ энэ ч энэ арт деко нөгөө хаана явж байгаа гоё байгаад ийм зөөлөг ийм хөрхөн зураг энэ зурулсан. Тэгээд хэд том бас биш учраас ийшээгаа зурагт нэг том унтлахны өрөөнүүд чинь бүр ингээ зурагтнаасаа холдоод идэг шүү дээ. Тэгдэггүй юм байна. Их тухтай санагдаж байна. Тэ хажуудаа мэдээж хувцсны өрөө шийдэж өгсөн байна. Мастер угаалгын өрөөнд ирсэн байна. Энд чи болохоор энэ тоноглол нь бүр маш гоё юм аа. Энэ Америкийн Color brand-ийн 24 оны онцлог энэ тоноглолуудаар бүр бүтэн ингээ бидээ нартайгаа бүтэн байд юм байна. Тэгэд ингээд бааны өрөө цонхтой байх. Энэ ерөөсөө энэ хаус бүр бүхэлдээ бүхэм цонхтой гоё цэлгэр. Тэгээ баанда оронгоо цонхоор харна, уулаа харна, байгалаа харна. Маш гоё таалагдж байна. За эрүүл мэндэд бол нойр бол маш чухал гэдгийг бид бүгдээ мэдж байгаа. Тэгэхээр одоо яг энэ хаусын хувьд бол мэдээж цэвэр агаартай байгаа. Дээрэс нь хаус дотроо бас бүх өрөөндөө ингээд таазаар нь одоо агаарын одоо бохирдол одоо хүчил төрөгчийн хэмжээг мэдрэгчтэй. Үүгээрээ бас агаар солилцоо маш сайн хийгдчихэд юм байна. За агаар хүчил төрөгч дутагдахгүйгээр тэгээ дээрэс нь ингээд одоо чимээний бохирдолгүй, агаарын бохирдолгүй одоо унтна гэдэг бол маш бат бүхтэй чанартай нойрыг авах боломжийг бас ингэж хангаж өгд юм байна. За Б1 давхар. Б1 давхрын хувьд дулаан гараж мэдээж байгаа. Хоёр машин бол хангалттай орохоор юм том дулаан зогсоолтой байна. За энэ хэсэг бол Б1 давхарт бүр санаанд оромгүй аюу гоё хэсэг байна. Энд болохоор яг entertainment хэсэг гэх юм уу да. Одоо яг энэ хаусны хувьд бол жижигхэн мини кино театр маягаар тохижуулсан байна. Энэ хаан тэгээд энэ яг л кино театрт кино үзэж байгаа юм шиг энэ тоноглолууд нь яг бүгд ингээд бөөс ийм мэрэгжлийн ийм диффузер тоног төхөөрөмжүүдээр тоноглолцсон. Тэгээ ерөөсөө энд бол эндээс бол баг хүүхдүүд гарахгүй байна. Олон хүүхдүүдийнхаа найзууд өдрийг авчираад энэ ч ингээд тоглоулаад кино үзэх, караоке дуулах бүр юу ч хийж болохоор ийм гоё хэсэг байна. За дулааныг болохоор Польшийн Коспелын одоо 100-аар энэ хотхон шийдэж өгсөн юм байна. Коспел нь болохоор Монголд хэдийнэ 20 гаруй жил бараг туршигдсан юм баталгаатай 100 хэд юм байна. Дээрэс нь одоо сүүлийн үед бол ингээ аппликейшнаар одоо ухаалаг гар утастай хүмүүс болгон гэртээ байхгүй үедээ ч гэсэн гэрийнхаа дулааныг тохируулж болдог. Дээрэс нь давхар болгон 3 давхар хаус байлаа гэхэд давхар болгон дээрээ одоо дулаанаа өөрөөр тохиргоо хийх боломжтой гэдэг утгаараа бол илүү ухаалаг болсон, илүү дулаандаа хэмнэлттэй гар шийдэж болсон юм байт юм байна. Тэгээ энэ нь бол бүр сүүлийн үеийн хаусуудад байж болох маш гоё ухаалаг шийдэл байна гэж бодож байна.